Тэгэхээр хүн араас нь эцээр лах юм бол энэ цэвэршүүлэх, нөхөн төлжүүлэх процесс сайн явагдаж чадахгүйс гадна эсийн түвшинд явагдахад саад учирдаг байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видеогоор уулзч байгаадаа баяртай байна. Намайг Мөрөн гэдэг. Би хувь хүний хөгжил, санхүү, бизнесийн чиглэлээр менторлолт хийдэг. Энэ удаад би та бүхэндээ энэтхэгийн их багш Саад Гүрүүгийн зөв идэх 4 зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээрт нь баг эд. Хүний тарих болоод бие организм хотод хоосон байх үед хамгийн сайн ажилдаг. Яагаад гэхээр хүний бие организм өөрийгөө цэвэршүүлэх болон нөхөн төлжүүлэх процесс хотод хоосон үед хамгийн сайн явагддаг юм байна. Тэгэхээр хүн араас нь эцээр лах юм бол энэ цэвэршүүлэх, нөхөн төлжүүлэх процесс сайн явагдаж чадахгүйс гадна эсийн түвшинд явагдахад саад учирдаг байна. Саад Гүрүү багш өдөрт нэг л удаа хооллдог. Түүний эмчнэр шин тэжээлийн дутагдалд орвоо. Ингэж олон цагаар хоосон явж болохгүй штэ. 4 цаг тутамд ядаж нэг удаа жижигэн чамаагүй хоол идэх хэрэгтэй гэж зөвлөдөгч түүний хувьд өдөрт нэг удаа хоол идэх нь үнэхээр хангалттай байдаг. Эрүүл бас хөнгөн шингэн байдаг тухайга тэр хэлсэн юм. Хүн төрлөختөн эртээр цаг үеэс баг хооллох нь эрүүл урт удаан амьдрахын нууц юм а гэж ярьж ирснийг Америк нэгдсэн улсын нэгэн томоохон их сургууль тэрбум гаруй долларын өртөгтэйгээр судалгаа хийж нотлохоор оролджээ. Тэгээ үнэхээр үнийгээ нотолж чадсан. Тэгэхээр хүн хамгийн багадаа 16 цаг хоосон явхад хорт хавдрын эсүүд устж үгүй болж байгааг энэхүү судалгаагаар баталсан байна. Тэгэхээр хорт хавдрын эсүүд гэдэг бол хүний бие организм дотор түгээмэл тохиолддог байж л байдаг зүйл. Энийг Саад Гүрүү тайлбарлахдаа гэмт хэрэгтнүүдтэй зөвлөсөн байна л та. Тэгэхээр нийгэмд нэг удаа хулгай гарах, нэг юм жижиг сажиг гэмт хэрэгүүд бол гарч л байдаг. Харин эдгээр гэмт хэрэгтнүүд хоорондоо хэдэн зуугаараа нэгдэн нийлж гэмт хэргийн том бүлэглэл үүсгээрээ нийгэмд асар том аюул занал бий болдогтой адилхан хүний биед байгаа хорт хавдрын эсүүд хэдэн зуугаараа нэгдэхээрээ маш том аюулыг учруулдаг. Харин цөөхөн байхаараа 16 цаг мацаг барихад л биеэс устж үгүй болдог. Тэгэхээр мацаг барих нь хүний биед маш сайн нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг энэхүү тэрбумын өртөгтэй судалгаагаар баталж чадсан байна. Нөгөө талаас хүн унтахын өмнө болвол аль болох хотод хоосон байлгаа хэрэгтэй. Яагаад тэгэхээр унтах үед хүн өөрийгөө цэвэрлэх, нөхөн төлжүүлэх процесс илүү эрчимтэй явагддаг учраас энэ үед энергийг хоол боловсруулахад биш, энэ цэвэрлэх, нөхөн төлжүүлэх процессээр илүү зарцуулах нь оновчтой юм а гэж тэрээр зөвлөсөн байна. Хоёрдугаарт нь хоолоо мэдэрчээд. Тэгэхээр хоолоо идэхээс өмнө хоолоо сайдар хараад, үнэрлээд өөрийнхөө биеийг ажиглана. Яагаад тэгэхээр хоол таны биед орсноор таны нэг хэсэг болно гэсэн. Тэгэхээр энэ хоолыг та бие рүүгээ оруулах уу, өөрийнхөө нэг хэсэг байлгах уу үгүй юу гэдгийг таны ухамсар шийднэ. Тэгэхээр хүмүүст яг юу идэх ёстойг заахаасаа илүүтэй ерөөсөө л ухамсартай эдхийг энд зөвлөсөн байна. Гуравдугаарт нь хоол идэхээс өмнө таалрах. Тэгэхээр таны тавган дээр байгаа хоол зүгээр нэг бодис юм уу, зүгээр нэг материал юм уу, бүтээгдэхүүн биш. Энэ хоол таны тавган дээр ирэхээс өмнө энэ амьд байгалийн нэг хэсэг өөрийн гэсэн амьтай байсан байгаа. Жимс, хүнсний ногоо, амьтны мах бүгдээрээ л амьд биетүүд байсан. Эдгээр бүх амьд ургамал, амьтан бүхэн таны амийг тэтгэхээр тавган дээр ч юм байна. Тэр амьд биет амиа таны амийг тэтгэхийн тулд байгаад нь талархаж хоолоо итгэнэ. Энэ үед хоол таны биед ороод огт өөрөөр задарч, огт өөрөөр биед чинь хариу үйлдэл үзүүлнэ гэж Саад Гүрүү багш маань зөвлөжээ. Тэгээд энэ зөвлөгөөг сонсоод надад үнэхээр сайхан санагдсан. Яагаад тэгэхээр би хоолоо идэхдээ талархдаг билүү? Би тэр хоолыг идэхдээ энэ үнэхээр өмнө нь амьтай байсан гэдгийг би ухамсарладаг билүү гэж бодонгууд
нэрээ надад үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд үнэхээр тэр амьд биетүүд миний амьдралыг тэтгэхийн тулд, миний оршихуйг тэтгэхийн тулд миний тавган дээр хоол болоод байгаад нь би талархаж эхэлсэн. Тэгээд тэрийг дагаад ч тэр юм уу сэтгэл санаа хоол идэх гэдэг нь өөрөө маш гоё тийм процесс болж эхэлсэн байгаа. Та бүхнийг ч гэсэн туршаад сэтгэлээ комент хэсэгт хуваалцаарай гэж хүсэж байна. Дөрөвдүгээрт нь биеэ ажиглал. За энэ бол үнэхээр маш чухал зөвлөгөө байгаа. Тэгэхээр хоол болгоныг эзний дараа үзүүлэх хариу уруул нь өөр байна. Дээрэс нь таны бие ч гэсэндээ өдөр болгон өөр мэдрэмжтэй, өөр энергийн түвшинд байна. Тэгэхээр тэр болгоныг мэдэрч би өнөөдөр яг ямар хоол идвэл миний бие эрч хүчтэй, хөнгөн байх вэ? Ямар хоол хүнс идвэл миний бие илүү тохиромжтой байна вэ гэдгийг та биеэ ажигласнаар л мэдэх боломжтой. Та яг өнөөдрөөс хоол хүнсийг идэхдээ бүрэн ухамсараа хандуулаад энэ хоол нь эргээд миний биед яг яаж үйлчилж байна вэ? Надад эрч хүч, энергийг бий болгоод байна уу? Эсвэл би энэ хоолыг идээд ядраад сулдаад байна уу гэдгээ маш сайн ажиглах хэрэгтэй. Тэгэхээр хоол хүнс гэдэг маш чухал ач холбогдолтой. Бидний амьдралыг тэтгэхээс гадна бидний оюун санаа, сэтгэл зүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Болохгүй хоол хүнс идээд түүнээсээ болоод эрч хүч, энерги алдаад, ядраад, гутран байдалтай болоод байвал эргээд энэ нь таны амьдралын чанарт бас муугар нөлөөлнө. Ийм хоол идэхдээ Садгуру багшийн зөвлөсөн эдгээр 4 зөвлөмжийг дагаад хэрэгжүүлээд үзээрэй. Хэрвээ энэ хүү видео та бүхэнд таалагдсан бол лайк дарж, комент үлдээгээрэй. За мөн миний YouTube сувагт subscribe дарж нэгтгэхийг хүсье. Ингээд дараагийнхаа видеогоор уулзтал түр баяртай.